За бичлэгийг үзэж байгаа хүмүүстээ өглөө өдөр орой шөнийн мэндийг хүргэе. Тэгээд энэ хүү бичлэгээр юу үзүүлэх вэ гэхээр бидний хэлж сурснаар хуучны уцрамлын 5 давхар байрны галтгой тустай 2 байрны бүтэн засварыг хийсэн байгаа. Тэгээд энэ хүү байрны эцэдүүд маань юусоо их хэвтэн сүтгэлт хийлгүүлсэн байгаа. Оба хаалга галтгой өсөө жорлон байн хуучны шал гэл ерөөс карказыг нь үлдээгээд байж болох бүх зүйлийг нь гаргаад бүтэн сур хэлгүүлсэн. Тэгээ мэдээж баярлагын засварыг мэдээж шалнаас нь эхлээ хийж эхэлнэ. Хуучны энэ угсрамлын байрны шалыг бол нэг ганц тэгшлэгээр бол ерөнхийдөө бол тэгшлэн гэж байхгүй. Шингэн бандраар заавал 2 удаагийн 2 дугаар үеийн тэгшлэгээр гарч ирнэ. 1-р үеийн тэгшлэгээ. Тэгээд дараагийнх нь баг зэргийн жоохон алтайгийн шингэн бандраа гаргаад зарим засвар хийж байгаа айлууд бол ерөнхийдөө юу яадаг засвар хийж байгаа нэртэй хуучин паркетны шалыг нь хуулаад ерөнхийдөө хуучин модон шалыг нь урт хар шүрэгбэр бэхэлгий хийж өгөөд шажигнах дуугийн дарж ийн гээд бэхэлж өгсөн гээд ерөнхийдөө буцаагаад хуучин паркетны шалыг нь хуулаад эргүүлээд энэ паркетны шал хийдэг. Тэр бол ерөнхийдөө бол паркетны засвар биш ээ. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр ерөнхийдөө энэ шалны чи өөрийнх нь үндсэн суур болсон модон шал авах хэрэгтэй. Модон шалан дээр ямар ч сайн паркет, ямар ч сайн технологи гээд яаж сайн бэхлээд үндсэн өөрөө наад 60-70 жил болцсон модон шалч өөрөө хөдөлгөөнтэй учраас дээр нь ямар ч гоё юм тавиад өөрөө юм учраас тэрийг заавал аваад шалныхаа алдаанаас нь хамаарат хэр тэгшлэгээ хийхээр байна. Тэгээ 1-2 дугаар тэгшлэгээ хийгээд дээрэс нь паркетаа шахахыг би зөвлөдгөө. Хүүний арга барил бол одоо жишээ нь хуучин модон шалан дээр ямар ч сайн паркет тавиад ерөнхийдөө бол жилээс 2 жилийн дотор төгжөөнүүд нь болт өсөрдөг. Муу паркет бол ер нь жилээ даахгүй төгжөөнүүд нь болт өсөрнө. Тэгээд тэрнээс гадна төгжөөнүүд молт өсөрхээс гадна дээрэс нь шинэ паркет тавьсан байхад хөдөлгөөн байсаар байдаг. Нөгөө нэг алхахад чахар дуурдаг юмнууд байсаар байдаг. Тэгэхээр яаж яах вэ? Үндсэн доод суурин өөр хөдөлгөөнтэй байгаа учраас дээр нь мянган гоё юм дэвсээд нэмэр байхгүй гэсэн ерөнхий санааг хэлээд байгаа. Хүүний арга барил бол ерөнхийдөө бол өөр. Яг модон шалыг нь хуулангууд мэдээд доороос нь амар юм гарч ирнэ. Ягаад гэвэл энэ бүрэн тутамл биш учраас деталь хоорондуудын угсрамлынхын деталь хоорондын зайг дандаа ил сайрах шавраар дүүргэсэн байдаг. Тэгээд тэр алдаага яадаг вөхөр том зузаан бүрүүсэн дайн дээр зузаан шал модон шал хийгээд тэр дундуур нь хамаг монтаж нүүн хан хооронд шал хоорондын залгаасны ноу хауга нууцсан байдаг. Тэгээд шалын хуулангууд тэр дороос ерөнхийдөө 1 хуруугаас 2 хуруу зай гарах бол энэ үхэнд том зай гарна. Тэгээд тэр нааша илүү гарсан шавар алдаа малдаагийн үүлөөд цохоод янзлаад байж хад хажуугийн айлын шал харагдах бол энэ үхэнд тийм юм дээр шалны тэгшлэгээ хийнэ гэж байгаа. Тэгэхээр бид нар шалны тэгшлэгээ хийнэ гэдэг нь мэдээж
эдийн 1-р үеийн тэгшлэгээ ч гэсэн мэдээ тэр чин зуурмаг шингэн байна. Тэгэхээр хажуугүй айл, доод айл бүх зүйл рүү битэн урсах аюултай. Тэгэхээр тэрнээс сэргийлж маш сайн хамгаалтийнэ. Чийг ус тусгаарлагчийнэ. Бид нар 5 антай гэрээс тусахад яадаг үлээ те. Тэрнээс нарийн нантан хамгаалтийнэ. Тэгээд тийм хамгаалт хийхин тулд мэдээж бүх болон тохойгийн заван баасыг нь арилгана. Баас гэдэг нь шууд утгаараа биш, ерөнхийдөө барилга барих явцад ноу-хау алдааг нь яах гэсэн тийм нэг том шавар булцуу гэж хэлэх юм уу, тийм мийг нь ерөнхийдөө цэвэрлэнэ. Тэрийг цэвэрлээд авах хооронд ерөнхийдөө монтажнуудын гэмтэл гарна. Тийм учраас тэрийг маш сайн харах хэрэгтэй. Тэгээд доод айлынхаа юмнуудыг сайн судлах хэрэгтэй. Монтажийг гэмтээчихгүй энүүгээр нь шугам хоолой явж гин гэдэг бүх юмыг детальчилж харах хэрэгтэй. Тэр болгон дээр нь ус тусгааргүй ерөнхийдөө шингэн урсгаар тэгшлгээний бетон зураг маань орхооргүй дээ. Хажуу айл доод айл руу урсгааргүй тийм хамгаалт хийх ёстой. Тэгээд тэрнийхээ бэлтгэлийг хийхин тулд одоо ерөнхийдөө энэ цэвэрлэгийг хийж байна. Тэгээд ямар ч ажил ер нь бол бэлтгэл ажил 60-70%, үндсэн ажил бол 30% байдаг. Тэрний дагуу одоо шалныхаа цэвэрлэгээ хийгээд болон тохон баасыг нь арилгаад бүх нөгөө хамгаалах ажлаа хийж байгаа. Тэгээд энэ бичлэгийн дараа одоо ерөнхийдөө та бүхэнтэй одоо доод айлаасаа бол ерөнхийдөө хүчилтэй автан гарал тусгаарлагдсан байгаа. Тэр лөө шингэн урсахгүй тулд чийг ус тусгаарлсан байдлыг одоо харуулж байна. Тэгээд ийм байгаа. Зориултын чийг ус тусгаарлагч гээд хайж болоод шалныхаа бүх хог шороог нь шүүрдээд ерөнхийдөө бол ус тусгааргүй болгоно. Тэгээд хуучны барилгаас маш их нүгсүү олдно. Тэгээд тэр болгоныг детальчилж хараад тэрэн дээр нь ус чийг тусгаарлагчаа маш нарийн нямбаа хийгээд дээрэс нь баг зэргийн ус асгаад ерөнхийдөө за одоо шингэн бетон урсгахад асуудалгүй болох нэ. Гэтэл нь чийг тусгаарлагчийг хамгаалтын болон нүгсүүийг бүгэлдэх байх нэ. Тэгэхэд өнөөдрийн бичлэгийг энэ хүргээд өндөрлөе. Тэгээд дараагийн бичлэгээрээ илүү дараагийн деталь ажлуудаа харуулнаа та бүхэн.